За тэгэхээр аливаа төрийн үйл ажиллагаа ялангуяа энэ уулын хурдны зам төслийг хэрэгжүүлэх мега төслийн өндөр уртаг төлбөртэй энэ төслүүд хэрэгжихдээ Монгол улсад 44 дөр мөрдөж байгаа аливаа хуулийг ягштал мөрдсөн байх ёстой. Гэтэл энэхүү мега төсөл нь тодорхой бүлэг тийм ээ хүмүүсийн зөвхөн эрх ашигыг хамгаалах үүднээс яарууд авчуу, дутуу, дулмаг байдлаар хэрэгжиж эхэлсэн нь бол ойлгомжтой болоод байгаа. Тэгэхээр энд бол иргэд өөрсдийнхөө эрх ашиг буюу үндэсний цэвэр усныхаа төлөө тэгдэж байгаа нь бол сайшаалтай зүйл байгаа юм. Тэгэхээр өнөөдөр байгаль орчин хураамжлал өөрчлөлтийн сайдын хэлж байгаагаар бол хуулийн дагуу бүрдүүлэх баримт бичгээ одоо бүрдүүлээд ирвэл бас энэ төсөл хэрэгжих боломжтой гэсэн утгахын зүйл ярьсан байсан. Тэгэхээр энэ аливаа эхлэхдээ за батлагдахдаа энэхүү мега төсөл бол одоо хуулийн дагуу бүх баримт бичиг явагдах эрх зүйн бүрэн үндэстэй гэдэг нь бол тогтоогдсон батлагдсан байх ёстой байтал энийг хэрэгжүүлээгүй мега төслийг нөхөж баримт бичиг аливаа зүйлийн одоо хийлгэн гэдэг бол энэ бол бас төрийн өндөр албан тушаалтны хувьд бас хариуцлагагүй мэдэгдэж байна гэж миний хувьд үзэж байгаа. Тэгэхээр нэгэнт үнэлгээ, эдийн засгийн үнэлгээ, дүгнэлт зүйлүүдэд бүрэн хийж чадаагүй шийдвэрүүд бол анханасаа хуулийн дагуу хүчин төгөлдөр бусах ёстой. За тэгэхээр хүчин төгөлдөр бус шийдвэрээр аливаа мега төсөл өндөр өртөгтэй энэ төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан хүнд яах ёстой вэ гэхээр тухайн хүнд улс төрийн болоод хуулийн хариуцлагыг хүлээх нь зүй хэрэг байдаг. За тэгэхээр нийслэлийн засаг дарга буюу Нямбаатрыг чөлөөлөх, огцруулах бүрэн эрх нь бол ерөнхий сайдад байгаа. Өөрөөр хэлбэл засаг захиргаа нутаг дэвсгэрээ нэгж түүний удирдлагын тухай хуулийн 64-р зүйлийн 2-ын 5 дахь хэсэг зааснаар хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд ерөнхий сайд нийслэлийн засаг даргаыг огцруулах чөлөөлөх бүрэн эрхтэй. Дээр нь энэ мега төслийг хэрэгжүүлэхдээ нийслэлийн засаг дарга болон түүний тамгын газрынхан төрийн захиргааны байгууллага болох усны газрын дүгнэлтийг аваагүй. За мөн төрийн захиргааны төв байгууллага болох байгаль орчны яамнаас зөвлөмж санал дүгнэлтийг бас мөн аваагүй. Ийм учраас хэдийгээр орон нутагта мега төсөл хэрэгжүүлэх байгаа бидний эрхийн асуудал гэж үзэж нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэр гаргасан байлаа ч гэсэн төрийн энэ эрх бүхий захиргааны байгууллагуудаас холбогдох санал дүгнэлтээ авч хослуулж энэ үйл ажиллагаагаа хийх ёстой байсан. Хууль дүрмэж өртсөн ийм төрийн үйл ажиллагаа болжээ. Тэгэхээр усны тухай хуулийн 9 стриктэй 1 буюу 9-ийн 1-р зүйл Монгол улсын усны аюулгүй байдлыг одоо хамгаалах зорилгоор ерөнхий сайд ахалсан усны үндэсний зөвлөл гэж байгууллага байгаа. Хуулиараа энэ байгууллага байгуулагдсан байх ёстой. Ерөнхий сайд тэргүүлж даргална гэж байгаа. Усны үндэсний зөвлөлийн нарийн бичгийн дараагаар нь байгаль орчин, уур амьсгал өөрчлөлтийн сайд одоо сандаг очор ингэж хуулийн дагуу томилогдож ингээ ажиллах юм үндэсний зөвлөл байгаа. Энэ үндэсний зөвлөл өөрөө Монгол улсын үндэсний хэмжээнд нутаг дэвсгэр одоо усны талаарх усны аюулгүй байдлын талаарх нэгдсэн бодлогыг хэрэгжүүлж баталж явах ёстой юм зөвлөл байгаа. Тэгэхээр учрын сайдын хувьд энэ үндэсний зөвлөлөө хуралдуулах за мөн хууль тогтоомж зөрчсөн нийслэлийн засаг даргатайгаа хариуцлага тооцох энэ ажлаа одоо хийж гүйцэтгэнэ гэж эргүүний хувьд бас итгэж байна. За ийм учраас ерөнхий сайдыг энэ эрх хэмжээнийхээ хүрээнд одоо үйл ажиллагаа хэрэгжүүлээч, эрхээ хэрэгжүүлээч гэж хүсэж байна. Уг нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуралдаад энэ асуудлаа дахиж хилцэх боломж бий. Гэхдээ нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 45 гишүүн маань өөрөө Нямбаатрын караванд орсон 45 хүн байгаа болохоор хизээч хуралдахгүй нь ойлгомжтой. Тийм учраас одоо бидний итгэж хүлээх хүн бол ерөнхий сайд байгаа шүү гэдгийг бас та бүхэндээ мэдэгдэе.